мөнгөн хуримтлалаа хэрхэн аюулгүй хадгалах вэ? Дугаарыг хамтран ажиллагч хадгаламжийн даатгалын корпорац. Бидний амьдрал тооцоолох боломжгүй гинтийн мөнгөний хэрэгцээ шаардлага тулгарч байдаг. Тэр нөхцөл байдалд бэлэн байх, өөрийгөө санхүүгийн эрсдэлд оруулахгүй тул бид тодорхой хэмжээний хуримтлалтай байх нь чухал. Тиймээс мөнгөн хуримтлал үүсгэхэд аюулгүй, найдвартай бөгөөд эрсдэл багтаа арга бол банкны хадгаламж юм. Тэгвэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хуулийн дагуу хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Банк эрсдэлд орсон тохиолдолд тухайн банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчид хадгаламжийн даатгалын корпорацаас 20 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Тодорхойлбол нөхөн төлбөрийн хэмжээг тооцож олохдоо банкны татан бөгдсөн өдрийн байдлаар хадгаламж эзэмшигч бүрийн харилцах хадгаламжийн насны үлдэгдэл дүндээр гэрийн дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг нэмж хэрэв тухайн банкнд чанаргүй зээлтэй байвал тухайн зээлийн хүүгийн хамт хасснаар үлдсэн мөнгөн дүнгийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгодог байна. Даатгагдсан хадгаламж хамгаалагдсан хуримтлал.